Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. Та нар PUBG гэдэг гар утсан тоглоомыг мэднэ шүү дээ. Маш алдартай тоглоом. Би угаасаа тоглоом сонирхдаг хүн биш л дээ. Гэхдээ энэ тоглоомын талаар бол үнэхээр олон удаа сонсож байсан. Сүүлийн үед тоглоомын талаар хийдэг ютубчид бас их болжээ. Тэгээд энэ тоглоомоор сувг ажилуулдаг нэгэн ютубер байсан юм. 14 настай дунд сургуулийн сурагч Ритүн гэдэг нэртэй. Тэр залуу сувгаа нээгээ тогтмол контент оруулж зөвхөн ютубер болох гэж их хичээж байсан юм билээ. Би үзэхэд 46 бичлэгтэй 37 мянган дагагчтай байсан. Үнэхээр хичээгээд бичлэг болгондоо сэтгэл гаргаж хийдэг байсан бололтой. Тэгээд дараа нь та нар сонсоод ойлгоно л доо. Анхнаасаа ийм олон дагагч байгаагүй юм. Гэнэт дагагч нь огцон нэмэгдэж бичлэгийн үзэлтүүд ч муу адил ихсэж эхэлсэн. Тэгээд нэг өдөр гэнэт энэ литиумын сувг дээр шинэ бичлэг тавихаа болжээ. Гэхдээ сонирхолтой нь өмнө нь оруулсан бичлэгүүдийн үзэлт огцон нэмэгдэж эхэлсэн байдаг. Тэр дундаа сүүлд оруулсан бичлэг нь 1 сая гаруй хүн үзсэн байв. Хүмүүсийн үлдээсэн сэтгэлүүд нь үнэхээр шок байлаа. Хүмүүс түүнийг хүндэтгсэн эмгэнэл илэрхийлсэн сэтгэлүүд үлдээгээд байсан юм. Одоо 4 жил өнгөрсөн ч гэсэн би саяхан орж харсан. Одоо ч хүмүүс сэтгэл бицээл байна. Яагаад дунд сургуулийн сурагч байсан энэ ютуберыг хүмүүс хүндэтгэж дурсаж байна вэ? Юу болсон юм бол өнөөдөр бэлдсэн тухай яг одоо ярьж өгье. Энэ нэрийг 2020 онд Вонжо хотод болсон юм. 2020 оны 6 сарын 7-ны өглөө 5 цаг 51 минутын үед Вонжо хотод Мөнгөв гэдэг газарт нэгэн орон сууцнд гал гарсан. Тэр байрны 6 давхар дэлбэрэлт болон гал гарсан байжээ. Галын дуудлага өгсөн хүн бол тухайн байрны орсон суугч. Нэг тийм пүн гэсэн чимээ гарч тэгээд тагтны цонх хийж хагарсан гэсэн. Тэгээд яаралтай 100 руу дуудлага өгчээ. Хүмүүс очиод харахад үнэхээр цонх хийсч гисэн байв. Энэ хэмжээний дэлбэрэлт гэдэг бол үнэхээр аимшигтай хүчтэй дэлбэрэлт гэсэн үг шүү дээ. Гал сүнөөгчд 6 давхарт гал гарсан байранд очисон. Тэгтэл яг тэр байранд нэг эрэгтэй хүн байв. Гэтэл тэр гал сүнөөгчдөө нүд тулгарах тэр агшинд энэ эрэгтэй санаанд оромгийн үйлдэл хийсэн байдаг. Түүний хажууд нэг эмэгтэй байсан ба тэр эмэгтэй айл эдийн ухаан алчихсан байж. Тэр залуу эмэгтэйг тэврээд цонхоор өсрөв. Бүх зүйл хэтэрхий хурдан болсон болохоор яаж ч амжиж арга хэмжээ авч чадаагүй гэсэн. Тэр үед байр шатаж байсан учраас оршин суугчид бүгд гадагшаа гарчихсан байлаа. Тэгэхээр энэ хоёр хүн унаж байгааг харсан хүмүүс ч бас нэлээд байсан. Газарт унсан байгааг хараад оршин суугчид маш их цочирдсан. Галыг 40 минутын дараа арай гэж унтрав. Гал сүнөөгчд тухайн байранд буцаж орж халахад нэг жижиг өрөөний шалан дээр өөр нэг хүний цогцос байгаа нь харагдсан. Тэгээд очиж шалгахтал бүх бие нь түлэгдэж ухаангүй байдалтай байлаа. Ингээд гал гарсан байранд нийт 3 хүн байсан тогтоогдсон. Дээрээс үсэрсэн эрэгтэй нь 42 настай И гэх хүн байсан. Харин түүний хажууд ухаан алдсан эмэгтэй бол 37 настай А гэх хүн байжээ. Энэ эмэгтэй тухайн байрын эзэн байсан. Харин тэр өрөөнд түлэгдэж унсан хүний хувьд Агийн хүү бас өмнө дурдсан ютубер Литүм жинхэнэ нэр нь Пак байсан юм. Тэр үед Пак айлдын нас барсан байсан. Ааж мөн үсэрсний дараа амьсгал хураасан гэж тухайн үед тогтоогдсон байдаг. Харин эрэгтэй Ийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тухайн өдрийн 1 цаг 30 минутын үед эмчилгээ авч байхдаа нас барсан. Ингээд байранд байсан 3 хүн өөр цагт нас барсан ч бүгд нэг өдөр амь үргэцсэн юм. Тэгэхээр энэ 3 хүн ямар холбоотой байв? Яагаад энэ байр ийм том галд автсан юм бол? Одоо тэр талаар ярив. Байрны эзэн эмэгтэй А болон эрэгтэй И нар нь ердөө 6 хоногийн өмнө л хууль ёсоор эхнэр нөхөр байсан хүмүүс юм. Харин Пак бол Агийн төрсөн хүү. Харин И бол Пак хүүгийн хойд аав нь. Гал гарсан үеийн нөхцөл байдлыг арай илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Галыг харсан оршин суугч байсан. Тэр хүний мэдүүлгээр бол нам гүн байсан орон сүнсний хороолол гэнэт пүн гэдэг чимээ гарч 6 давхрын тагт тэр чигээрээ унсан гэв. Цонхны шилний хилтерхий эн тэнд цацарсан байсан. Тэгээд үүний дараа нэг чимээ гарч дээрээс ямар нэг юм унаж байгаа мэт сонсогдсон гэжээ. Энэ нь яг гал сүнөөгч нар 6 давхар дөнгөж хурж ирж байсан юм. Тэгэхээр тэр түн гисэн чимээ хин нэгэн доош унсан дуу байсан тодорхой.
Унсан үед Игийн бие нь бүхэлдээ түлэгдсэн байсан хэдий ч баг зэрэг хөдөлж байсан гэдэг. Харин эмэгтэй ямар ч хөдөлгөөнгүй байсан гэжээ. Аз болж галын тохиолын систем асуудалгүй ажилласан. Тиймээс гал илүү том болоход сэргийлж чадсан юм. Мөрдлөгөөс харахад төлөвлөсөн гал тавилт буюу санаатаагаар гал гаргасан явдал байсан. Байранд 2 ширхэг бензиний сав байжээ. Тэгэхээр гал тавьсан хүн нь шатамхай бодисыг гэр дотор тарааж асгаад гал асаасан гэсэн үг. Тэгээд шатамхай бодисоос гарсан уур нь өрөөнд дүүрэн тарсан байхад тэр гал асаахад яг тэр уур нь галаар хариу үйлчлэл үзүүлж маш хүчтэй дэлбэрэл болсон юм. Дараа нь эдгээр 3 хүн задлан шинжилгээ хийсэн. Эхлээд Пак хүүгийн хойд эцэг Игийн задлангийн дүнг олон нийтэд ил гаргаагүй. Гэхдээ Пак буюу литиумын задлангийн тайлан үзэхэд үнэхээр олон шарах байсан. Бие, гар, бүх газар нь хутгалуулсан шарахтай. Зөвхөн хутгалуулсан шарах байсан юм биш. Хид хідэн удаа толгоор нь маш хүчтэй зогсон байсан. Шууд харахад хэн нэгэн түүнд маш их өс санаж байсан юм шиг. Дараа нь байрны эзэн эмэгтэй Агийн задлангийн тайлан үзэхэд түүнийг хутгал шархтуулсан байсан. Бие болон хүзүүнд нь нийт 6-аас 7 орчим хутгалсан шарах байжээ. Харин Игийн биед ямар ч хутгалуулсан шинж тэмдэг байгаагүй. Тэгэхээр Ийн болон түүний хүү Пакийг хутгалсан байх магадлал хамгийн өндөр болж байгаа юм. Мэдээж яг тухайн үед энэ хүн ийм зүйл хийж байхыг харсан бичлэг баримт гэх мэт байхгүй ч энэ хэрэг бол Игийн урдчлан төлөвлөсөн хэрэг гэж харахаас өөр аргагүй баримт бий. Тэр нь байрны гадна байрлах камерын бичлэг. Камерт яг тэр гал гарсан өдөр Ийн галын орчинд байсан бензиний савтай яг адил савыг бариад яваанд тотхон гарсан байсан. Эхэндээ цагдаа нар энэ бүхнийг гинтийн хэрэг гэж бодож байсан ч ийм нөхцөл байдлаас харахад 100% төлөвлөсөн хэрэг гэж дүгнсэн юм. Урдчлан гал тавих бэлтгэл хийж хутгалж алсан. Миний бодлоор тэр хүмүүсийг хутгалж алсны дараа уул мөрөө арилгах зорилгоор гал тавихыг сонгосон байх боломжтой. Одоо би энэ хэргийн ерөнхий агуулгыг үргэлжлүүлэн ярих гэж байна. Гэхдээ ерөнхий агуулга гэж хэлж байгаа ч үнэндээ энэ хэрэг нь гол с ิจ гтэн нас барчихсан учраас 100% яг тодорхой болоогүй л байгаа юм. Цагдаагийн байгуулагч бас энэ хэргийн бүх мэдээллийг нийтэд бүрэн дэлгээгүй. Мөн тухайн хэрэгтэй холбоотой олон янзын хардалт цуу яриа гарсан ч энэ үнэн энэ худлаа гэж аль бие ёсоор баталгаажуулсан зүйл бараг л байхгүй. Солонгос хүн биш байсан. Тэр бол Солонгост гэр бүлтэй болохоор ирсэн Вьетнам эмэгтэй байсан юм. Одоогоос 15 жилийн өмнө 22 настайдаа буюу нилээд залуудаа Солонгост ирж гэрэлсэн байдаг. Тэгээд анхны нөхөртөөгөө хамт амьдарч байхдаа тэдний хүү Пак төрсөн. Гэвч ямар нэг шалтгаанаар гэр бүлийн харилцаа нь асуудалтай болж эцэстээ нөхрөөсөө салжээ. Тэгээд нь ганцаараа хүүгээ өсгөж амьдралаа авч явахын тулд үнэхээр их хөдөлмөрлсөн. Ресторан, цагийн ажил гээд хийж болох бүхнийг хийж мөнгө хуримтлуулав. Ингээд тэр их хичээл зүтгэлийн үр дүнд хэрэг гарахаас 3 жилийн өмнө ойролцоогоор 100 м² орчим хэмжээтэй орон сууц авч чадсан юм. Ингээд амьдрал нь баг зэрэг тогтворжод байсан 2020 оны 1 сард нэг эрэгтэйтэй танилцдаг. Энэ хүн нь тэр байв. 42 настай нэгэн хөдөлмөрийн газар удирдах ажил хийдэг хүн байсан. Түүнтэй танилцаад ердөө 3 сарын дараа хурим ихээр шийджээ. Яг тухайн үед ямар бодолтой байсан мэддэхгүй ч хүн болгон шинэ хүнтэй танилцахдаа сайхан ирээдүг төсөөлдөг л бидтэй. Гэвч харамсалтай энэ хоёр дахь гэрлэлтэн ч мөн аз жаргалтай байж чадсангүй. Зарим нэг мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлээр бол хоёр хүн хөрөнгө оруулалтын асуудлаас болоод мөнгөний маргаан гарсан гэж байсан. Харин Агийн найзууд ойр хүмүүсийн яриагаар бол гэрэлснийхэн дараахнаас эхлээд Ааг маш хүчтэй гэр бүлийн хүч хэрхийлэлд оруулж эхэлсэн гэж ярьсан байдаг. Хэрвээ их нэртэй хүч хэрэглэж байсан бол хүүд ч мөн хүч хэрэглэсэн байх магадлал өндөр шүү дээ. Мэдээж яг юун шалтгаан болсон гэдэг нь тодорхой бусч маш ноцтой зөрчил байсан гэдэг нь ойлгомжтой. Хөршүүд нь хэлэхдээ бараг өдөр бүр маргалдах, хэрэлдэх, юм хаяж хийдэх чимээ сонсогддог байсан. Тийм болохоор унтч чадахгүй байлаа гэж ярьдаг. Нэг удаа төвчж чадхаа байгаа таалах тогшоод арай л дэндэж байна, чимээгүй байна уу гэж хэлчихэж байсан удаатай гин. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн үедээ л намдаж удалгүй дахин тавтагддаг байсан. Тийм орчинд өсч байгаа хүүгийн сэтгэл зүй ямар болж хуурж байсныг та төсөөлж байна уу?
Ээж нь төрсөн эцэгтэй нь маргаллаа гэхэд хүүхдэд хүн тусна. Гэтэл хоёр дахь гэрлэлд хойд эцэг нь ээжийг нь зодож гэр орныхоо умыг эвдэлж өдөр бүр хэрүүл маргаан болдог байсан. Эцэст нь аав гэрэлтэй цуцлуулахаар шийдэж тусдаа амьдрах болжээ. Байр нь аагийн нэр дээр байсан болохоор гэрээс гарч явах хүн мэдээж ий байх ёстой. Ингээд ийм гэрээс явж тусдаа амьдрах болжээ. Хэрэг гарахаас яг 6 хоногийн өмнө 6 сарын 1-нд гэр бүл нь аль бие усаар салсан. Харин 6 сарын 6-нд Пакху өөрийн YouTube сувг дээрээ хамгийн сүүлчийн бичлэгээ оруулсан юм. Харин түүнээс яг 1 хоногийн дараа хэн нэгэн энэ байранд ирдэг. Тэр хүн нь ий байсан. Тэр шөнө аав ажилдаа явсан бололтой. Тиймээс тэр үед гэрт зөвхөн Пакху ганцаараа байсан юм. Тэр үед хүн умтаагүй сэрүүн байсан гэдэг. Гэхдээ яг Пак өөрөө хаалга онгойлгож өгсөн үү? Эсвэл ий өөр арга хэрэглэж орсон уу гэдэг тодорхойгүй. Гэхдээ ямар ч байсан ий гэрт нь орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ий гинэт байрнаас гарч ирээд бензиний 2 савыг авчирч дахин гэрт орж ирсэн байдаг. Цагдаагийн үзэж байгаагаар тэр үед ийн гутагч бас бэлдэж орсон байх магадлал өндөр гэж үзсэн. 10 минутын дараа буюу 5 цаг 30 минутын үед аагийн ажил тарж гэртээ ирсэн байна. Тэгээд 21 минутын дараа буюу 5 цаг 51 минутын үед дэлбэрэлт болж гал гарсан. Өмнө хэлсэнчлэн магадгүй тэр баримтуудыг устгаж гэмт хэргийг илэрхийлж сэргийлэх зорилготой байсан байж болно. Эсвэл өөр нэг боломж бол хэрвээ А болон Пакийг илүү зовоож амь насыг нь хөнөөх зорилгоор гал тавьсан ч байж мэднэ. Мэргэжилтүүдийн үзэж байгаагаар бол ийм магадгүй дэлбэрэлт болно гэж бодоогүй. Тэр зүгээр л гал тавьчихад өөрөө цухтах төлөвлөгөөтэй байсан байх. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрт хэрэггүй болсон нотлохоог шатаагаад өөрөө амьд үлдэх гэсэн байж болох юм. Гэтэл үүндээ юу болсон бэ гэвэл гал асаах үе тэнд байсан шатамхай уур нь дэлбэрэлт үүсгэчихсэн. Үүний улмаас өөрөө ч бас түлэгдээд сандарсан байх. Цухтах завдалч олдоогүй. Хүмүүс аль хэдийн дуудлага өгч гисэн байсан болохоор гал сөнөгчд шууд л 6 давхурт очсон. Тэгээд яг тэдэнтэй нүд тулгарах үед тэр ий цухтаж чадахгүй гэдгээ мэдэрч бүхнийг орхиод байрнаас үсрэхээр шийдсэн байж болох юм. Энэ бол сүүлчийн мөч хүртэл тэр алуурчны төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх гэсэн санаа байж таараа. Магадгүй бидний төсөөлөхгүй өөр сэтэл үйл явдалч байсан байж мэднэ. Гэхдээ ямар ч байсан тэр хүн өгөхөөс өмнө ямар ч загтал сүүлчийн үг үлдээгээгүй. Яагаад тийм аимшигтай хэрэг үйлдсэн шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр байна. Тийм учраас А болон түүний хүү Пак яг хэдийд нас барсан, ямар нөхцөлд амиа алдсан гэдэг нь одоо болтол олон нийтэд тодорхой болоогүй, хэвлэлт чийл болоогүй байгаа юм. Гэтэл хэрэг өөрөө төдийгүй хэрэг гарсны дараах үйл явдлууд ч гэсэн олон нийтийн анхаарлыг татсан. Юу болсон бэ гэхээр хэрэг гарсны дараа хэрэг үйлдсэн хүн нь Агийн нөхөр байсан гэдэг нь ил болж хүмүүс цочирджээ. Гэтэл яг тэр үед интернетэд энэ хэргийн тухай маш нарийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нэгэн нийтлэл нийтлэгдсэн юм. Энэ нийтлэл үнэнч байж магадгүй, худалч байж магадгүй. Гол нь энэ нийтлэл нийтлэгдсэн газар нь 80,000 гаруй гишүүнтэй томоохон онлайн community байсан. Мэдээж ийм олон гишүүнтэй газар тавигдсан мэдээлэл маш хурдан тархав. Хүмүүс итгэх итгэл нь улам тараах шалтгаан болсон. Яагаад гэвэл тэр бичсэн зүйлс нь жирийн хүн мэдэх боломжгүй, зөвхөн хэргийн газар байсан хүмүүс л мэдхүйц нарийн мэдээллүүд байжээ. Тэр нийтлэл бичсэн хүн өөрийгөө цагдаа гэж хэлсэн. Түүний бичсэн зүйлийг харвал энэ бол Вонжогийн гэр бүлийн 3 гишүүн нас барсан хэргийн талаар миний ажиллаж байсан хэрэг. Тэр нийтлэлд Пакху олон удаа алах, хүнд зүйлээр толгоор угаа зохиулсан байсан талаар дурджээ. Бас бүр цочирдмоор нэг мэдээлэл байсан нь А болон Пакху хоёр мэдээгүй байж болох Игийн өмнөх гэмт хэргийн түүх. Энэ 1999 он цэргийн алба хааж байх үедээ албаа орхиж оргоод тухайн үеийн найз бүсгүйгээ хөнөөсөн гэдэг. Хохирогчийн цогцыг автомашиныхаа тээшэнд хийж авч явж байгаад эцэст нь баригдсан байдаг. Тэр хэрэгээрээ 17 жилийн хориг хаал авч ял идлээд сурлагдсны дараа Аата танилцаж гэрэлсэн гэж бичигдсэн байсан. Гэхдээ анхаарах зүйл бол энэ мэдээлэл нь баталгаажсан зүйл биш. Тодорхой баримтаар нотлогдоогүй. Гэсэн хэдий ч үнэхээр хүчтэй, сенсацтай мэдээлэл байсан болохоор маш хурдан төгссөн. Дараа нь ил болсон зүйл нь тухайн нийтлэл бичсэн хүн үнэхээр
цагдаагийн байгууллагад ажилладаг байсан тогтоогджээ. Гэхдээ хэрэг шалгаж байсан мөрдөгч биш, өөр албанд ажилладаг цагдаа байсан юм. Улмаар тэр цагдаа төрийн албаны нууц задруулсан хэмээх гэмт хэрэгт буруутгагдан хууль ёсоор шийтгэл хүлээсэн. Гисэн идэж олон хүмүүс энэ цагдаагийн үйлдэлийг шүүмжлэхийн оронд ийм аратан маягийн хүнийг ил болгосон зөв хэмээн магтав. Энэ бүхний хамгийн эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэвэл хэрвээ Игийн өнгөрсөн гэмт хэргийн талаар мэддэг байсан бол үнэхээр гэрлэх байсан болов. Ботхоос Жамер. Жишээлбэл Англи улсад бол иймэрхүү тохиолдолд хүмүүс өөрсдийн амьдралын хамтрагч эсвэл нөхөр эхнэрийнхээ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өмнөх гэмт хэргийг цагдаагийн газраас шалгаж асуух боломжтой Клэрийн хууль гэж бий. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь зүгээр хэдэн удаа цохиулаад өнгөрдөг зүйл биш. Хэрвээ орхигдвол хизээ мэдгүй аллахад хүрч мэдэх том аюул юм. Энэ бол зүгээр нэг үл ойлголцол, зөрчил биш. Харин амиа алдах хүртэлх зам байж болдог. Энэ аимшигт хэрэг гарсны дараа болон хүүгийн нас барсан мэдээ нь Вьетнамд амьдарч байсан Агийн ээжэд хүрч очсон. Ингээд ээж нь Солонгост өөрийн биеэр ирж охин болон ач хүүгийнхээ оршуулгыг хийж улмаар ясыг нь Вьетнам руу авч бутсан байдаг. Пак хүү YouTube сувагтаа байсан тухай мэдээлэл нь тухайн үеийн Пакийн найзуудын мэдээллээр дамжин олон нийтэд ил болсон юм. Би ч бас тэр зургийг нь орж үзсэн. Литиум гээд зүгээр хайвал гарахгүй. Литиум тоглоом гэж хайж байж олддог. Сувг нь одоо ч гэсэн идэвхтэй байгаа. Сувг дээрх дагагч 1000 хүрвэл тэгин энгийн шүү гэх зорилтууд мөрөөдөл төлөвлөгөөтэй бичлэгүүд байсаар байдаг. Ямар ч хүнд хэцүү нөхцөл дуртай зүйлээ олж түүндээ үнэхээр хичээж ирээдүгээ бүтээхийг хүсэж байсан нэг хөөрхөн хүүхэд байсан юм билээ. Одоо бол түүний сувгийг 37,000 орчим хүн дагсан байна. Хэрэг гарах үед ийм олон дагагч байгаагүй. Харин хэрэг олон дийл болоход хүмүүс түүнийг дэмжиж хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд зориуд дагаж эхэлсэн. Хэрэг үйлдэх болсон шалтгаан яг юу байсан бэ гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй ч Игийн өмнөх гэмт хэргийн талаарх мэдээлэлээс харахад нэг зүйлийг ойлгож болох юм. Мэдээж өмнөх хэрэгтэй холбоотой мэдээлэл нь төрийн албаны нууц задруулсан гэж үзэж байсан. Гэхдээ тэнд гарсан мэдээллийг 100% үнэн гэж хэлэх боломжгүй ч нөгөө тээгүүр тэр мэдээлэл нь төрийн албан хаагчийн албан үүргийн хүрээнд олж авсан зүйл байсан гэдэг утгаараа тодорхой хэмжээний найдвартай байж магадгүй гэж хүмүүс үзэж байна. Гэхдээ мэдээ 100% баттай гэж үзэх ёсгүй. Гэсэн ч тэр мэдээлэл бичснээр бол тэр хүн цэргийн албанасаа оргож байгаад найз бүсгүйгээ алсан. Цэргээс оргох гэдэг нь ямар ч золиос гаргаад ямар ч үнээр хамаагүй тухайн хүнээ хөнөөхөөр шийдсэн тэр шийдвэр нь тогтчихсон буцалтгүй болсон гэсэн үг. Тэр үед ч одоогийн энэ хэргийн үед ч түүнд хэрвээ надаас салах гэж байгаа бол чамайг би өөрөө дуусгана гэсэн маш хүчтэй сэтгэл зүй байсан баг. Нэг удаа ийм хэрэг хийсэн хүн дараа нь дахин яг ижил аргаар асуудлаа шийднэ гэдэг асуудалгүй. Иймээс энэ хүний өмнөх хэрэг гэдэг нь зүгээр нэг хуучин түүх биш, харин энэ удаагийн аимшигт хэрэг гарсан цаад суурь байсан байж мэднэ. Энэ нэргийн гол шалтгаан нь тухайн эмэгтэй Ааг хяналтандаа байлгах чадахгүй болсон салан гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй тэр эмэгтэйг үзэн ядаж уур хилэнтэй холбоотой байж магадгүй. Тэгэхээр тэр эмэгтэйг хамгийн их хайрладаг хүүг нь бас алсан. Энэ бол хар дарсан зүйл. Аанд бүх амьдралаа зориулж хүүгээ сайн өсгөхийн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, хурааж, хуримтлуулж амьдралаа босгосон. Яг л энэ амьдрал нь өөдлөөд нэг тайван болж эхэлж байх тэр үед амь насаа алдна гэдэг үнэхээр хэтэрхий харамсалтай. Болон Пак хүү хоёрын амьдралыг харж байхад тэд өдөр бүрийн амьдралдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан. Өөр дөгөгдсөн нөхцөл боломж донд хамгийн сайн амьдрахыг хичээдэг, мөрөөдөлтэй, зорилготой, хөдөлмөрч хүмүүс байжээ. Гэвч тэдний тэр бүхнийг нь шатааж устгаад цааш явах боломжийг нь хүртэл хааж өргөсөн тэр нэг хүний үйлдэл үнэхээр уучлалшгүй санагддаг. Тийм болохоор л энэ хэрэг олон нийтийн хувьд гүн сэтгэл хөдлөм маш их бухимдал төрүүлсэн хэрэг болсон юм. Ингээд өнөөдрийн бэлтгэсэн хэрэг маань дуусч байна. Бичлэгээ дуустал анхааралтай сонссон танд баярлалаа.